Эрүүл мэндийн захим гуйлт 2021 биеийн тамирын арга хэмжээ боллоо. Эрүүл мэндийн захим гуйлт 2021 биеийн тамирын үйл ажиллагаа 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зохион байгуулагдана. Тус арга хэмжээ нь Баянгор аймгийн хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд гэр бүл, найз нөхөд, төрийн болон төрийн бас байгууллага, нутгийн захиргааны байгууллага, гүйцэтгэх хичээлагчид, сонирхогчид хэн бүхэн оролцох боломжтой юм а. За энэ дээр бид нар одоо ямар бодлого барьж байна гэхээр манай төрөлцсөн сургууль Эрдэнэ мандал ахлах сургууль маань спортын төрөлцсөн сургууль болсон байгаа. За энэ дээр бүх албан төрийн байгууллагын болон төрийн одоо бүх сургуулиудаа бас хамруулж оруулж байгаа. Өнөөдөр бид нэмэр спортын газар дээр секцийн ахлагчид, бид нэмрийн секцийн ахлагчдыг бүдэрнгийн өрн хавтаж ирж үүрэг чиглэлүүдэд ярилцаж гарах одоо хүмүүсийг хамруулах, албан агчтаа бас нэмэгдлэр оролцуулах, мөн ажлын байран дээр явгнаар гүйж ирэх. Гэрээсэн гараад өнөөдөр ажлын албан байгууллага дээр хурж ирэхэд хэдэн километр явж хэдэн минут явж ирдэм бэ гэдгэн дээр тулгуурлаад ер нь 3-аас 7 хоног ажлын 5 өдөр бол машингүйгээр одоо ажил дээр ирэхэд хэдэн километр цаг туулд юм бэ гэдгийг энэ дээр бас аян зохион байгуулад явж байгаа нь Эрдэнэ мандал ахлах сургуулийн бол ийм аян өрнүүлж явж байгаа. За Баянгор аймгийн спортын төрөлцсөн сургуультай Эрдэнэ мандал сургуулийн багш нар захим гуйлт 2021 аянд Баянгор аймгийнхаа нийт төрийн албан агчид болон бусад байгууллагын нийт залуучуудыг 7 хоногт ажлынхаа өдрүүдэд 2-3 удаа өглөөний гүйлтэнд уриалж байгаа. Ингэхдээ болохоор зэрэг өглөө машингүйгээр гэрээсээ ажилдаа гүйж ирэхийг ингээд уриалж байна.